Жижигцүүгийн Аз ТV аврах шалгаруулах тэмцээний хүрэл медаль тамирчин өнөр жаргалтай уулзаад байна. За Улаанбаатар Про тэмцээн маань амжилттай зохион байгуулагдаж таны хувьд 77 кг-ийн жинд мөнгөн медаль хүртлээ. Тэгээд тэмцээн ямар болов бас яг хэдхэн хоногийн өмнө Япон улсад зохион байгуулагдсан Аз ТV аврах шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн байгаа шүү дээ. Сэтгэлээсээ үзэгчтэй уулзаач. За баярлалаа. Аз ТV аврах шалгаруулах тэмцээн Япон улсын нийслэл Токио хотноос 3 хоног үргэлжилсэн. Тэгээд тэр нь манайх багаараа 12 тамирчин явж оролцсон 9 алтан медаль, 1 мөнгө, 1 хүрэл медаль авсан. Тэгээд миний хувьд 76 мастер 2 ангил 76 кг-ийн жинд барилдаж хүрэл медаль авсан. Тэгээд Аз ТV аврах бол 30-аад орны 1500 орчим тамирчин оролцсон. Нэлээд том тэмцээн болсон. Тэгээд өнөөдөр одоо энд Улаанбаатар хотод интернэшнл бороо гэдэг манай Монголын жижигцүүгийн холбоо Араби одоо жижигцүүгийн холбоотой хамтран зохион байгуулалт 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа энэ тэмцээн маань одоо амжилттай сайхан болж байна. Тэгээ би бас энд 77 кг-ийн жинд барилдаж бас мөнгөн медаль авлаа. Сая 2 жилийн өмнө таныг бас асууж байсан л да. Яагаад жижигцүүгийн спортоор хичээлэх болсон, жижигчүүн хүн энэ спортыг яагаад сонгосон гэхэд та хариулж байхдаа бол одоо яг бас тулааны төрлийн кинонд тоглоход би хизээ бэлэн билээ гэж оролцож байсан гэсэн бол одоо л Аз ТV-с медаль хүртсэн. За улсын аваргаас удаадараа бас медаль хүртсэн байгаа. Одоо жижигцүүгээр хичээлээ 4 жил болчихлоо. Тэгэхээр анх хичээлжсэн тэр сэтгэл зүй одооны сэтгэл зүй хэр өөрчлөгдсөн байна? Анх бол нөгөө жижигцүүгээр хичээлж эхэлсэн шалтгаан бол баруун тус жүжигчид хичээлд юм байна гэж тэрийг сонирхож одоо ямар спорт байдаг гэж орсон. Тэгээд одоо тэрнээс хойш бас хэд хэдэн тэмцээн оролдоонд орж өөрийгөө бас нэгдүгээр сорж өөрийгөө бас хурцлж энэ спортоор бас хичээлж өөрийнхөө эрүүл мэндэд бас чадлахаа чинээгээр бэлэн байх гэж тийм бас уран бүтээл одоо тулааны төрлийн уран сайхны киноч гэдэг юм энэ зүйл бүх зүйлд өөрийгөө би бас бэлэн байх үүднээс л энэ спортоор хичээлж байгаа. Тэгээд ер нь бол яг энэ спортоор хичээлснээр надад одоо юу гэдэг үзүүлж байгаа нөлөөлөл гэх юм бол одоо бэлтгэл хийгээд спортоор хичээлээд гарахад үнэхээр сэтгэл санааны хувь юм уу те үнэхээр кайфтай байж чаддаг. Тийм болохоор бас чинээс нэг тодорхой хэмжээний өөрийнхөө авах хэвээр энерги хүчийг бас эндээс авдаг болохоор хичээлж байгаа. Тэ. Тамирчин хүний амьдрал за тамирчин биш яг ингээд энгийн өдөр тутмын ажиллаа хийгээд явж байгаа амьдрал хоёрын ялгаа нь одоо хүмүүсээс орохынсан гэл бас нэг сэтгэл зүгээр шантраад байдаг шүү дээ. Таны хувьд одоо яг өөрөө мэргэжлийн тамирчин болоод явж байгаа гэхээр яг саяны одоо хэлснээр лавшруулаад хэлэхэд яг тамирчин биш хүний ялгаа таны хувьд ямар вэ? Гэхдээ яг нөгөө хийх ёстой зүйл гэдэг байгаа шүү дээ. Хүн амьдралдаа өдөр болго өөрийнхөө ажил төлөвлөсөн төлөвлөгөөтэй гэдэг юм уу. Тэрэндээ өөрийнхөө энэ хийх ёстой зүйл гэж оруулаад би яг хөвшгээд одоо тэргээрээ ингээ явж байгаа урлагийнхаа ажлыг чигээд тийм ээ хажуугаар нь бас яг энэ спортыг хийгээ явж байгаа болохоор энэ биеийн хувьд өөрчлөлт гарсан уу? Байлгүй яг хөө мэдээж бие бялдрын одоо хөгжлөөс эхлээд сэтгэл санаа маш бүр өгөөжтэй тийм спорт болохоор надад бол одоо би энэгээр одоо хичээлээд ингээ явж байгаадаа бол аюул сэтгэл хангалуун байгаа. Энэ хангалуун байна гэж хэлж байгаа маань бас энэ спортын бас нөлөөлөл юм болов уу гэж бодож байна. Таны цаашдаа хүсэл мөрөөдөл зорилго Гэхдээ одоо тэгээ уран бүтээлээ хийн бас шүшлэх ажлыг хийлгүй яг хөө тэгээд одоо бас дараагийнхаа уран бүтээл рүү орох гээд бас ажиллаж байгаа. Тэгээд бас жижигцүүгээс хийн жүжигчнээ чинь жигэр ихэлсэн бүх юм хийн. Тэгээл яж энэ. Нийт үзэгчд болно одоо бас спортоор хичээлэх сонирхолтой байгаа хүмүүстээ та юу гэж хэлж уриалмаар байна? Хоошин тавиалалгүй өрөөдрөө тэгээ хамтдаа сайхан хичээллээ те эрүүл мэнд бие бэлдраа хөгжүүлээ сэтгэл санаа ч гэсэн үнэхээр сайхан байд юм аа найз түрээдрээ л гэж хэлмээр байна те. За баярлалаа амжилт. За баярлалаа.